Сайн байцгаана уу? Digital Dental Office эмнэлгийн бэлгийн эмч та бүхэнтэй мэдчилж байна. За энэ маань болохоор бидний Inman Aligner хэмээх авагддаг гажигдслийн зэмсэг байгаа. Бид нар одоо Флорида болон IS Academy-д байдаг лабораториудтай хамтардаг байгаа. За энэ бол яг Флорида мужаас буюу Америкаас энэ Inman Aligner-ыг зохион бүтээсэн хүний яг өөрийнх нь лабораториос ирдэг ийм аппарат байгаа. За бид нар энэ аппаратаар бол 2010 оноос хойш маш олон хүнийг эмчлээд үр дүн нь бол дандаа өндөр байгаад байдаг. Богино хугацаанд хийгддгээр давуу талтай. За энэ хайрцгийг бид нар задлахад ийм заавартай ирдэг. Ингээд англи хэл дээр биднээс орчуулж өгч болдог байгаа. За энэ нь болохоор эмч одоо ямар аргаар яаж хийх үү гэдэг ингээд ийм зааварчилгаа ирдэг байгаа. Зарим хүмүүстэр бол бид нар зай гарах зориултаараас IPR буюу шүдний хажуу контакт түшилцэг гадаргаас бас баг зэрэг авах тохиолдлууд байдаг. За энэхүү хайрцагт маань бол бид нар дижитал файл буюу STL файлыг Америк руу илгээдэг. За үүн дээр бол яг эмчлэгч эмчийнх нь болон үйлчлүүлэгч нь нэр байдаг. Энэ удаад бол миний охин Тэмүүлэнгийн шүдний игний гажиг энэ маань лайнераар засъя гэж одоо захиалсан байгаа. Тийм учраас охиныхаа нэрийг бол зөрөгтэй гаргаж байна. Тий. За бид нар хүүхдийнхээ амнаас ингээд эхлээд Emerald Desk гэдэг сканераар сканердаад тэрнийхээ файлыг шууд Америк дахь энэ маань лаборатори руу илгээдэг байгаа. Тэр илгээсэн файл дээр одоо яг Тэмүүлэнгийн доотлын үеийн шүднүүд ямар байгаа байдлыг бол буулгаад ингээд 3D принтер дээр ингээд хэвлээд гаргадаг. За энэ дээр бол үүнээс харахад манай хүүхдүүд маш бага гажиг байгаа. Үүдэн шүдэн эргээд эргэлттэй байгаа. Мөн энд завсар гараад байгаа. Шүдэн бол өөрийнхөө байгаа боловч нэг энд үүдэн шүднээр жоохон гажиг үсээд байгаа. Энэ хоёр дахь модель нь болохоор яг нөгөө гажигдслийн эмчилгээ буюу Inman Aligner зүүсний дараах үр дүн ингэж харуулж байгаа. За урдаас нь харахад ийм байна. Ийм байдаг. Тэгэхээр эмчилгээний өмнөх болон дараах үр дүн харуулсан ийм юу байдаг. Модель ирдэг байгаа. За яг энэ Inman Aligner гэсэн өөрсдийн одоо хайрцагтай ирдэг байгаа. За энэ хайрцагын дотроо бид нар бас энэ ариутгалын бодисонд хийцэн байсан юм өөрийнх нь аппарат ирдэг. За бид нар янз бүрийн өнгөтэй болон гялалцдаггүй гэж захиалж болдог байгаа. За энэ нь болохоор би охиндоо ийм гоё гялтгаар спарклинг ийм гоёыг захиалсан байгаа. За энэ маань Aligner-ийн давуу тал нь юу юм гэхээр яг ийм патенттай энэ юунууд пүш, никель титаниум пүш ажилдгаараа давуу талтай. За энэ никель титаниум пүшийг бол хэдэн миллиметрийн урттай болон хэдэн миллиметрийн хэдий их одоо эргэлттэй байх уу гэдэг бол тухайн хүнийхээ гажиг засахад одоо хүч нөлөөлөхөд бол хийгддэг байгаа. За уртлаасаа бол бид нар clear bow буюу ийм гоё бараг харагддаггүй ийм гоё юутай уруулын номтой. Энэ уруулын ном Тэмүүлэнд бол одоо зөвхөн зайг хаах гэж байгаа учраас бид нар зөвхөн одоо энэ уртлаас нь татдаг хойш нь татах ийм уруулын номтой хийгдсэн байгаа. Зарим хүмүүст бол хойноос нь шүдийн түлхэх шаардлагатай бол бас хойноос нь түлхдэг тийм нэмэлт бол тэлэгч болон янз бүрийн одоо нэмэлтүүд орж болдог. Тэр энэ маань Aligner-ийн янз бүрийн дизайнууд байдаг. Тэрхүү дизайныг ашиглаад бид нар тухайн хүнийхээ гажиг яаж эмчилж удирдах вэ гэдгийг шийддэг. Энэ маань Aligner-ийн бол certification сургалтанд хамрагдчихэж одоо тэр энэхүү аппаратаар эмчлэх эрхийг олж авдаг байгаа. За тэрхүү сургалтыг бол Intelligent Alignment System гэсэн одоо Лондонд байрладаг академи түүний ерөнхийлөгч доктор Тиф Куриши эднэр бол анх явуулж исэн. За энэ аппаратыг болохоор анх Donald Inman гэдэг хүн 2007 оноос хойш дизайныг гаргаад ингэ хийдэг. Дэлхийд ерөөсөө энийг үйлдвэрлэх эрхтэй цөөхөн хэдэн лаборатори байдаг. Америкт нэг хэд байгаа, Лондонд нэг байгаа, Австралид нэг гэдэг ингээд цөөхөн лаборатори тэр үйл дамжиж бол хийгддэг ийм өвөрмөц
аппарат байгаа шүү. За тэгээд охиныхоо аманд нь яаж суулгах дээр бид нар бас дараа нэг лайв юм уу видео хийнэ. Та бүхэндээ баярлалаа. Инээмсэглэл таны төгс гоёл түр баяртай Digital Dental Office-ийн бэлгээмж байлаа.